Еврей үндэсний түүх бол 4000 гаруй жилийн тэртегээс ихтэй бөгөөд тэдний цалин тусгаарлах улс гүрнээ байгуулах гэсэн үзэл нь 18-аас 19-р зууны үед гинэтхэн идэвхжсэн зүйл биш юм аа. Энэхүү үзэл нь 135 оноос ихтэй. 135 оноос ихтэй юм аа. Тухайн үед бол Юудын нарын уйгуул нутаг Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүн багтаж байсан. Өөрсдийн нутгаа ромчуудаас чөлөөлөх гэсэн еврей нарын бослохыг Ромын эзэн хаан Адриан хүчээр нухчин дарж тэднийг их нутгаас нь хөөн гаргасан байна. Тэгэхээр Ромын эзэн хаан Адриан хүчээр нухчин дарж тэднийг их нутгаас нь хөөн гаргасан. Энэхүү 1700 орчим жилийн туршид еврей нарын нутаг Сир, Палестин хэмээн нэрлэгдэж еврейчүүд өөрсдөө хэсэг бүлгээрээ нүүдэлэн Европ, ойрхон орнод, Африк тэрч бүхэл энэтхэгт очиж суурьшсан. Сүүлийн 1700 гаруй жилийн хугацаанд еврей нарыг шашны дайсан гэх европчуудын үзэл ялгуурлан гадуурхал хавчлага нь хүчтэй байсан. 1800-аад оны үед Оросд еврей нарыг гадуурхах үзэл газар авсан. Түүгээрч барахгүй улс түмнүүд ямарваа нэгэн зовлон бэрхшээл тохиолдвол еврей нарыг буруутан хэмээн үзэж орон гэр ахуйг нь дээрэмдэж үндэс угсаагаар нь хороож байсан. Одоогийн еврей нарын ихэнх зан үйл нь тэдэнд тохиолдсон эмгэнэлт явдлуудтай холбоотой байдаг нь еврей нарыг олон зууны туршид ялгуурлан гадуурхаж ирснийг илтгэж байгаа. Ингээд 1860 онд Теодор Херцл Австри-Унгарын эзэнт гүрний нутгийн герман хэлтэй еврей гэр бүлд төрсөн. Түүний эцэг эх нь нэг их шүтлэгтэй хүмүүс байгаагүй. Тэрээр материалист үзэлтэй болон төлөвшсөн төдийгүй сэтгүүлч мэргэжил эзэмшсэн байна. 1800-аад оны сүүлээр Европ болон Оросд хүчтэй дэлгэрсэн антисемит үзэл газар авсан. Ингээд 1894 онд Францын еврей гаралтай офицер Дрейфусыг эх орноосоо урвсан Германы талд тагнуул хийсэн хэмээн буруутгасныг Дрейфусын хэрэг явдал гэж нэрлэдэг. Дрейфусын хэрэг явдал. Энэ үед Теодор Херцл 34 настай байсан. Ингээд хожим Дрейфусыг зүй бусаар буруутгасан нь тогтоогдсон бөгөөд энэхүү үйл явдал нь Теодор Херцлийн үндэсний үзэлд зохих нөлөөгөө үзүүлсэн дамжиггүй. Түүгээрч барахгүй түүхийн бүтээлүүдэд еврей нарыг гадуурхах үзэл нэвч шингэсэн байсан учраас 1896 онд тэрээр Der Juden Taast буюу еврейн улс гэдэг бүтээлээ тойрвсан байна. Der Juden Taast, еврейн улс. Түүний бүтээлийн гол агуулга нь бол еврей нар өөрсдийн газар нутаг улс оронтой байх тухай байсан бөгөөд энэ үеэс сионист үзлийн ихэн тавигдсан. Тэгэхээр сионизм гэдэг нь Сион буюу Зион гэх одоогийн Иерусалимын жижиг уулын нэрнээс үүсэлтэй. Сион нь Иерусалим гэх үгтэй утга нэгтэй бөгөөд еврей нарын их орон гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү еврей нарын өөрсдийн эртний уйгуул нутаг болох Юдэд эргэн очихын төлөө хөдөлгөөнийг улс төрийн сионизм гэж нэрлэдэг. Херцл анх удаага тэр улс байгуулах санааг үг үсэгт буулган төр улс байгуулахыг оролцсон анхны зүтгэлтэн. Еврейн улс зохиолын хэсгээс иш татах юм бол бид бол ард түмэн, нэгдмэл ард түмэн. Бид хаан чадсан тухайн нутгийнхаа үндэсний нийгэмд зохицон амьдрахыг хичээж мөн өөрсдийнхөө эцэг өвгдөөс уламжлан ирсэн итгэл үнэмшил сүсэг бишрлээ хадгалж үлдэхийг хичээсээр ирсэн. Гэвч үүнийг маань зөвшөөрөхгүй байна. Бид оршин амьдарч буй орондоо жинхэнэ үнэн чиргэн байж бусдын адил амнаас эд хөрөнгөө золиосож байсан дэмий гарц байжээ. Улс орныхоо нэр төрийг урлаг, шинжлэх ухаан, эд баялаг худалдаа наймаагаар өндөр дөргөх гэсэн орлогууд маань ч хэрэггүй байж бидний хэдэн зуун жилээр суурьшсан төрсөн нутагт минь еврей нарыг анх ирж суурьшихад эцэг өвгөд нь энэ нутагт бараа сурагч үгүй байсан хүмүүс одоо биднийг харийнхан гэж гадуурхаж байна. Гэвч дарангуйлал хавчлагаар биднийг та нар дарж устгаж чадахгүй. Энэ дэлхий дээр өөр ямар ч үндэстэн бидний амссан шиг зовлон бэрхшээлийг туулаагүй. Палестин бол бидний мартаж болохгүй өлгийн нутаг минь юм аа. Энэхүү үзэл нь еврей үндэстний дотор маш хурдан тархаж 1897 онд Сионист конгрессыг байгуулсан. Ингээд Сионист конгрессийн анх дугаар хурал хавчлагын эсрэг үзэл бодолтой еврейн улсаа Палестинд байгуулахыг зорьсон хүмүүс цугласан. Тэд өөрсдийн үлгэр нутаг Юди буюу Палестинд байгуулахыг хүссэн ч гэсэн Аргентин, Зүүн Африк, Британийн дорнод Африк зэрэг газруудад
улсаа байгуулах боломжтой байсан. За еврейчүүдийн уугуул нутаг болох Палестин сионист хөдөлгөөнийхэн бол улсаа байгуулахыг зорж байсан. Ингээ Херцлийг үндэсний баатраа гэж үзэх хэсэг байхад эсрэгээр Палестиныг эзлэн түрэмгийлэх асуудлыг эхлүүлсэн хүн гэж үздэг хэсэг ч гэсэн байдаг. Тэрээр тухайн үеийн Османы эзэнт гүрэн болон бусад улсуудтай Палестин газар нутаг олж авах талаар хэлцээрүүдийг хийж байсан ч гэсэн амьд байхдаа үр дүнг нь үзэж чадаагүй. Гэсэн хэдиж тэрээр өөрийн үйл хэргийнхээ өрнөлийг төсөөлөн харах чадвартай байсан бөгөөд Базель хотноо болсон Сионист конгрессийн хуралдааны дараа түүнээс хойш энэхүү тэмцэл хэрхэн өрнөхийг хэлж байсан. Тэрээр хэдийгээр би Базелийн конгрессийн хурлын үр дүнг бүх нийтийн өмнө нээлттэй хэлж болохгүй ч Базель хотноо би еврейн улсыг үүсгэн байгууллаа гэж хэлэх байна. Гэвч би үүнийг өнөөдөр чанга дуугаар хэлбэл хүмүүс намайг шоолон инех визээ. Гэхдээ магадгүй 5 эсвэл 50 жилийн дараагаар хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрнө хэмээн хэлсэн байдаг. За түүний хэлсэнчлэн Израиль улс бараг 50 жилийн дараа буюу 1948 оны 5 дугаар сарын 14-нд албан ёсоор байгуулагдаж тусгаар тогтнолоо зарласан. За тэр хэдийгээр еврей улсыг байгуулахыг хүсэж байсан боловч дан ганц еврейн хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс бусад улс түмнүүдийг ашиг сонирхлыг хүндэтгэн хүч хэрэглэн булан авч болохгүй хэмээн үздэг байсан нь түүний зохиол бүтээлүүдээс тодорхой харагддаг. Бид өөрсдөө өөр бусдын итгэл бишрэл, эд хөрөнгө, нэр төр, эрх чөлөөг нь хамгаалах ёстой. Хүний нэр төр, эд хөрөнгийг албадлагын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Бидэнд бусад улс үндэстэнд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Нэг зүйл байна. Зарим үл хөдлөх хөрөнгөтэй газрын эзэд бидэнд газраа зарахыг хүсэхгүй байна гэж үзье. Бид тэр нутагт очоод газрыг нь худалдаа авахыг хүсгэд тэр мөн л бидэнд газраа зарахгүй гэвэл бид тэднийг зүгээр л орхиод өөрсдийн олж авсан газар нутаг дээрээ худалдаа наймаагаар хийх ёстой хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. За түүний энэхүү үзэл бодол нь Европ даяар еврей нарыг үдсэн ядаж яхад өөрсөддөө нэмж дайсан бий болгох хүсэлгүй байсантай холбоотой. Тэрээр хүссэн нутагтаа шинэ улсаа байгуулах нь ихээхэн хүндрэлтэй болохыг ойлгож байсан. Тэгэхээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн төрлөх шинэ нутаг зохиолдоо ирээдүйд шинээр байгуулагдах улсынхаа тухай ингэж бичсэн байдаг. Энэ улс бол бүх ард түмнүүдийн нийтлэг үзэл санаанд тулгуурласан байх бөгөөд хэн нэгнийг угсаа гарвал нутаг дэвсгэр шашин шүтлгээр нь ялуурлан гадуурхдаггүй байх болно. Бидний эзэмшиж буй бүхнийг өвөг дээдэс минь бидэнд бэлдэж өгсөн юм. Бидэнд өрөөтөлөх ганцхан арга зам бий. Энэ бол бусдыг хүлээн зөвшөөрч асуудалд төвчээртэй хандаж сурах явдал юм аа. Тиймээс бидний еврей бол хүн төрлөختөн бидний ахан дүүс юм аа гэж хэлсэн байжээ.